Миний үсийг хараа. Oh man. Зя маш сайхан болчихлоо. Миний би амар sorry. Уучлаарай. Миний би амар хүсчихсэн байд. Окей. Миний би амар хүссэн байсан гэдгийг сайн ухаалаа. За би одоо юу яах гэж юм? Амар олон банан авсныг та хэд харж байгаа. Энэ банануудыг би хэрчээд тэгээд хөлдөөх гэж байна. Би смутинд амар дуртай. Тэгээд смути хийхэд банан амар хэрэгтэй байдаг. Нөгөө өтгөрүүлж өгдөг болохоор тэгээд энийг хэрчээд хөлдөөх нэг тийм санаа надад орж ирсэн. Урж игдэр. За одоо хийцгээе. You have to do it. But I wouldn't have done it though. If you hadn't said story and doing the interview, the intention certainly didn't align. Katie and Surrey were thinking about you. Now I didn't even know Katie Holmes. And he had a little daughter, and he was talking about what he would do if he won. Yeah, but that is true. That is true. So my word for the year is purposeful. За банана ирчээ дуусгачлаа. Одоо аяг тавг руугаа оръё. Аяг тавгаа угаая. Би утсан дээрээ Oprah Winfrey-гийн Super Soul Sunday сонсч байна. Энэ хүн надад өстой урам өгч миний одоо амьдралыг харах үнцгийг өөрчилсөн. Жохон хэцүү үеүүдэд. Миний гэр бүл найз нөхдөс гадна Oprah Winfrey надад урам өгдөг. Тийм үү. Түрүү зам би өөртөө төрсөн өдрийн бэлэг болгоод Oprah Winfrey-гийн ярианы билет авсан. Тэгээд очиж үзээд би амар хоол уусан байсан болохоор Oprah Winfrey-г яг нүүр тулж хараагүй ч гэсэн холоос харсан. Амар гоё. Би тэр яриаг сонсож байхдаа амар үйлсэн. Үйлэлсэн бүр ингээл амар аз жаргал мэдрэгдэл бүр итгэж өгч тахгүй. Тийм гоё мэдрэмж төрж исэн. Yes, exactly. You have FOMO and I have JOMO. Well, I don't call it FOMO. Yeah. Өнөөдөр ингээд дуусгах байна хүмүүсээ. Баг бахта банан бол миний хувьд аюу тийм гоё ховор тийм жимс байсан. Тэгээд заримдаа гэрт манай гэрийнхэн банан авахаар банан бол амттай шүү дээ. Амар гоё амттай. Тэгээд гэрийнхэн банан авахаар амар баярлалтай байсан. Өнөөдөр юу хийсэн бэ гэхээр өглөө босоо гэрийнхэнтэйгээ ярьсан. Тэгчээд өдрийн хоолой хийгээд жоохон сууж амраад тэгчээд шуудан орж юм аваад гэртээ ирээд хувцас угаагаад тэгчээд сайхан хөөстөө байнтай усанд орсон. Хөөсөр тоглож модсон жишээ. Тэгээд өөр сайдуудыг ярьчаад одоо гата цаавах чинь. Камер намайг бүтнээр нь оруулах. 엄마 이건 재능이었거든요. 근데 아빠는 누군가가 이렇게 애를 키워줬어요. 없으니까 저랑 아빠랑 둘이서 너무 감사해서 그냥 티 없이 살았는데 너가 눈높이를 맞춰줘서 좋은가 봐. 잠시만 뽀뽀. 우와 우와 뭐라는 거야? 나 심심이 이런 소리 내는 거 처음 봤어. 뭐라고 말하는 거 같은데? 역시 내
гинт би ном уншмаар санагдаад эндээс авах гэж байна. Ой, чичих гэж. Би амар амархан юмнаас чичдэг. Энэ хоёрыг 안 어울리는 것 같아요. 배경이 За би сая дасгалаа хийгээд дуусчлаа. Одоо өглөөний цайнд өндөгний салаад хийх юм уу? Тэгээд талхан дээр төрхий. Өндөг гаргаад хоёр өндөг ахтуулна. За одоо би дасгал хийсэн болохоор юу protein орг энийг смутиээр хойлж ууж үзтээ юм. Эндээ цаа чигээд нууснаа хэрэггүй. За энэ харин сүүлд хийж ууснаас дэжгүй амтдаг байх чинь. Сүүлд би хийгээд амар сайн амтдагс.
Дангаар нь уснал л дээ юм бэ. Дангаар нь ухаар амар хэцүү дээ. Хүчээр оруулж байдаг. Энэ шилийг зүүхээр ингээд гэрэл байгаад байдیں۔ Ямар санаа. За энийгээ би ууш дуусглаа. Тэгээд түр баяртай. Түр хугацаанд